Бие совилогч төсөлт уралдаанд оролцогч Энхэгийн Энхмаа. Бүсийн оншилгоо эмчилгээний төвийн хүүхдийн засгийн совилогч. Энхмаа нь 2016 онд Энэрэл ангаах ухааны дээд сургуулийг совилогч мэргэжлэр төгссөн. 2020 онд их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүүхдийн мэргэжил олгох сургалтанд суусан байна. Совилогчаар 6 дахь жилдээ ажиллаж байна. Совилогч Энхмаа Дорнот аймгийн Улаанзагалмах хорооны Ахмадын төвд Гомчин эмчтэй хамтран 5 дугаар сарын 23-наас 31-ний хооронд Ахмадын өргөнд ирсэн нийт 32 ахмадуудад артерийн даралт үзэх, амин үзүүлэлт хянах, өндөр жин үзэх, биеийн жингийн индекс тодорхойлох, эллэг массаж хийх үйлчилгээ болон иргэдэд үзүүлсэн совилгуун тусламж үйлчилгээ толгойн барай хийж, бомб тавьсан байдал давхарцсан тоогоор 96 удаа, даралт үзсэн байдал давхарцсан тоогоор 96 удаа, пульс сатурац үзсэн байдал давхарцсан тоогоор 65, өндөр жин үзсэн байдал давхарцсан тоогоор 52 удаа хийсэн байна. Ахмадын өргөнд ашиж байх үедээ иргэдээс олон талархлыг хүлээн авч байжээ. Түүнээс гадна 5 дугаар сарын 30-ны өдөр улсын тэргүүний 1-р сургуулийн 2-ын Б ангийн Хэрлэн туяа багштай сурагчдад томоо тус төвчин сэдвээр сургалт зохион байгууллаа. Эцэг эхэд зориулсан томоо тус төвчнөөс урьдчилан сэргийлэх бяцхан зөвлөгөө бүхий багшоор хийж тараасан байна. Энэхүү сургалтанд 45 сурагчийг хамруулжээ. Бүсийн оншилгоо эмчилгээний төвийн хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн зорилттой жилийн хүрээнд үйлдвэрчний эвлэлийн хорооноос наачлан бие совилогч төслийн багийнхан сургалтын албаны арга зүйч Батцгийн хамт үйлчлүүлэгч ажилтнуудын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж явган хүний гарцын цагаан шугамыг тодруулах ажлыг хийсэн байна. Эмнэлэг рүү орох 4 явган хүний гарцын цагаан шугамыг тодруулжээ. Бие совилогч төсөлт уралдаанд оролцогч Энхэгийн Энхмаа